Сайн байна уу? Өнөөдрийн дугаарыг эхлэхээс өмнө би танаас нэг л зүйлийг асуумаар байна. Та яг одоо аз жаргалтай байна уу? Эсвэл зүгээр л завгүй байна уу? Магадгүй та өглөө бүр сэрүүлгээ 5 минутаар сунгаж хөвтөхдөө би яг юуны төлөө ингэж зүтгээд байгаа билээ гэж өөрөөсөө асуудаг байх. Бид бүгдээрээ л амжилтанд хүрэх ёстой, илүү ихийг бүтээх ёстой гэсэн нийгмийн их хурд дунд өөрийгөө гээчсэн юм шиг нэгд хоосон мэдрэмжтэй алхаж яваа юм биш үү? Хэрв тийм бол өнөөдрийн бидний ярилцах сэдэв яг танд зориулагдсан юм шүү. Өнөөдөр бид дэлхий дахныг шуугуулж олон сая хүний амьдралыг харах үнцгийг өөрчилсөн нэгэн гайхалтай бүтээлийн тухай ярилцсан. Энэ бол Гектор Гарсиа болон Франсиск Миралес нарын хамтран бичсэн Икигай, урт бөгөөд аз жаргалтай амьдрах Японы нууц хэмээх ном юм. Энэ ном анх 2016 онд хэвлэгдснээс хойш 60 гаруй хэл дээр орчуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст амьдралын утга учир гэдэг тийм чухал, олдохгүй зүйл биш гэдгийг ойлгуулж чадсан юм. Зохиолч Гектор Гарсиа бол Японд 10 гаруй жил амьдарсан инженер хүн. Харин Франсиск Миралес бол сэтгэл судлал, өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр мэргэжсэн зохиолч. Тэд нэгэн өдөр Токиогийн нэгэн кафед сууж байхдаа яагаад зарим хүмүүс 100 гарсан ч ирж хүчтэй, нүд нь гэрэлтсэн хэвээр байдаг юм бол гэж сонирхон ярилцжээ. Ингээд тэд хариултыг нь олохоор Японы Окинава арал руу тэр дундаа урт настуудын тосхон гэгддэг огимиг зорьсон юм. Хэнд очиод тэдний олж мэдсэн зүйл нь ердөө нэг эрүүл хооллолт биш. Харин амьдралыг бүхэлд нь харах икигай хэмээх гүн ухаан байлаа. Икигай гэдэг нь Японы хэлний ики буюу амьдрах, гай буюу үнцэн гэсэн үгнээс бүрддэг. Товчхондоо энэ бол өглөө бүр таныг орноосоо босоход хүргэдэг тэрхүү шалтгаан юм. За одоо бүгдээрээ Окинавагийн тэрхүү намуухан цэнхэр далайн ирэг дээр очисон мэт төсөөлөөд энэ номын хамгийн чухал 7 санааг амьдралынхаа түүхтэй холбон задлан шинжиж үзье. Нэгдүгээр санаа. Тэтгэврт гарна гэдэг ойлголтыг тархинасаа ашчиж хай. Японы Окинава арал дээр тэтгэврт гарах гэсэн үг байдаггүйгээд боддоо. Тэнд ер 100 настай хүмүүс өглөө бүр цэцэрлэгээ арчилж, загсанд явж, эсвэл мутхийнхан гар урлыг хийсээр л байдаг. Тэд ажил гэдгийг зовлон биш, харин өөрийгөө илэрхийлэх, бусдад хэрэгтэй байх боломжийг хардаг. Хүн хизээ хөгшөрдөг вэ? Би энэ муутахаар уу? Үгүй. Хүн хийх зүйлгүй болж өөрийгөө хэрэгцээгүй гэж мэдэрч эхлэх тэр мөчөд л сэтгэл санаагаараа хөгшөрч эхэлдэг байна. Танаас асууя. Хэрв танд мөнгөний асуудал байхгүй байсан бол та маргааш өглөө юу хийхээр сэрх байсан бэ? Хоёрдугаар санаа. Хара хачибу буюу 80% дүрм. Энэ бол зөвхөн хоолзовтын тухай биш, амьдралын хэмнэлийн тухай юм. Окинавагийн хүмүүс хотоодоо 80% дүүрмэх зэдэхээ зогсоодог. Энэ нь бидний бие махбодыг хит ачааллаас сэргийлдэг шиг бид амьдарч хөдөлмөрлөхдөө ч гэсэн 80% ачаалттай байх хэрэгтэй. Бид бүх цаг зав, бүх эрч хүчээ шавхаж ажиллахдаа үр ашигтай байна гэж боддогч үнэндээ өөрийгөө шатааж байдаг. Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл баг зэрэг хоосон зай үлдээх нь бүтээч байдал болон дотоод амар амгалан төрөх нөхцөлийг бүрдүүлдэг байд. 3 дугаар санаа. Моай буюу нийгмийн халуун дулаан холбоос. Окинавад хүмүүс ганцаараа биш, Моай гэх жижиг бүдгүүдэд хуваагдаж амьдардаг. Тэд бие биедээ санхүүгийн тусламж үзүүлэхээс гадна хамгийн чухал нь сэтгэл санааны дэмжлэг болдог. Орчин үеийн бид олон мянган найзтай сошиал медиад суудагч үнэндээ ганцаардлын түвшин түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Ганцаардал бол хүний эрүүл мэндэд өдөрт 15 ширхэг тамхи татсантай тэнцвүүц хор хөнөөхтэй болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Икигай бол зөвхөн миний утга учир биш, бидний холбоос юм. 4-р санаа. Урсгал буюу flow төлөвт орох. Та ямар нэг зүйлийг хийж байхдаа цаг хугацааг бүрэмсэн мартаж, орчин тойрноо анзаахаа болдгоо. Магадгүй зураг зурах, код бичих, хоол хийх, эсвэл зүгээр л хэн нэгэнтэй гүнзгий яриа өрнүүлэх үед энэ тохиолддог байж болох юм. Сэтгэл судлалд үүнийг flow буюу урсгал төлөв гэж нэрлэдэг. Икигайтай хүмүүс өөрийнхөө амьдралд энэ урсгал төлөвийг авчирдаг зүйлийг олсон байдаг. Тэд тэр зүйлээ хийхдээ үр дүнд биш, харин үйл явцад нь бүрэн уусдаг. Аз жаргал бол хийжгүй зүйлийн тань үр дүнд биш, харин хийж буй үйл явцад нь оршдог. 5-р санаа. Байгальтай ойр байх. Бид хот суурин газар, цементэн ширэнгэн дунд амьдарсаар байгалийн хэмнэлээ алдчихсан. Номонд дурдсанаар огими тосхоны иргэд бүгд өөрийн гэсэн жижиг цэцэрлэгтэй. Тэр нь тэдэнд хөдөлгөөн болохоос гадна байгаль дэлхийг нүхэн түлжиж байгааг харах сэтгэл зүйн асар том засал болдог. Магадгүй та заавал цэцэрлэгтэй болох албагүйч өдөрт 10 минутыг зүгээр л модтын дунд алхахад зарцуулж яагаад болохгүй гэж. 6 дугаар санаа. Дасгал хөдөлгөөн биш, зүгээр л хөдөлгөөн.
Окинавагийн наснууд фитнест явж хүнд туухаа өргөдөггүй. Тэгвэл тэд өдөржин хөдөлгөөнтэй байдаг. Тэд суудаггүй, тэд алхахдаг, тэд бүхийдэх, тэд ажилдаг. Бид өдөржин компьютер ард суугаад оройн ганц цаг фитнест явахыг эрүүл амьдрах гэж андуурдаг. Гэтэл хүний бие бол байнгын зөөлөн хөдөлгөөн зориулагдсан механизм юм. Боловдгоор санаа, талархал ба инээнсэлдэл. Окинавад та очиод хүмүүс нь үргэлж инээнсэлдэж ухтана. Тэд байгаа зүйлдээ талархаж сурсан хүмүүс. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд эерэг сэтгэлгээ гэдэг нь бүх зүйл сайхан байна гэж өөрийгөө хуурах биш. Харин болж байгаа жижиг зүйлийг олж харах чадвар юм. Одоо бүгдээрээ түр зогсоод нэг сонирхолтой mind shift буюу үнцэг өөрчлөх мөчийг бий болгоё. Та икигайг хайхдаа би юунд сайн бэ? Эсвэл би юунаас мөнгө олж болох вэ гэж асуухаас өмнө нэг л зүйлийг бодоод үзээрэй. Японы энэ гүн ухаанд икигай бол заавал төгс байх албагүй. Бид өөрийгөө хөгжүүлэх тухай ярихдаа үргэлж илүү сайн хувилбар болох тухай, оргилд гарах тухай ярьдаг. Гэтэл икигай бол оргилд гарах тухай биш, харин замын хажууд ургасан цэцгийг анзаарах тухай юм. Сонирхолтой нь бидний тарих үргэлж дараа нь юу болох вэ гэж төвшиж байдаг. Ирээдүйн тухай айдас, өнгөрслийн тухай харамсал. Гэтэл икигай бол одоо цагт амьдрах урлаг. Хэрэв та хийж буй зүйлдээ бүрэн төвлөрч чадвал таны тархинд стрессийн даавар болох кортизол багасж танин мэдхүн чадвартай нь сэргдэг. Өөрөөр хэлбэл утга учиртай амьдрах нь таныг ухаалаг, эрүүл байлгах хамгийн шилдэг эм юм. За одоо таны ирж. Та энэ подкастыг сонсоод дуусахдаа зүгээр л нэг гоё мэдээлэл аваад өнгөрөх биш. Амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийгээсэй гэж би хүсэж байна. Хэрэв та яг одоо амьдралынхаа чиг баримжааг ардчихсан юм шиг санагдаж байвал дараах 3 асуултыг өөртөө тавиад үзээрэй. Би юу хийхдээ цаг хугацааг мартдаг вэ? Энэ бол таны flow буюу хүсэл тэмүүлэл. Би бусдад ямар жижигхэн ч болтугай тус хүргэж чадах вэ? Энэ бол таны үнцэн. Миний өнөөдрийн хийж буй зүйл миний дотоод хүнтэй нийцэж байна уу? Үүнийг амьдралд хэрэгжүүлэх 3 жижиг алхам. Өглөөний зан үйл. Маргааш өглөөс ирээд шууд утсаа битгий шүүрээрэй. Зүгээр л 5 минут цонхоор гарч өнөөдөр хийх нэг л зүйлдээ баярл. Нэг зүйлд төвлөрөх. Өдөрт дор хаяж 30 минут утсаа холдуулаад зөвхөн нэг л зүйлийг маш анхааралтай хий. Жишээ нь ном унших, ажил хийх, хүүхдтэйгээ тоглох гэх мэт. Холбоо тогтоо. Өнөөдөр удаан уулзаагүй нэг найз руугаа залгаж зүгээр л сэтгэлээсээ ярилц. Подкастынхаа төгсгөлд би икигай номын хамгийн чухал мессежийг нэг өгүүлбэрээр базж хэлье. Амьдралын утга учир гэдэг бол хаа нэгтээ холоос олдог эрдэнэс биш. Харин таны өдөр бүр хийдэг жижигхэн үйлдэлүүд, бусдад өгч буй хайр, өөртөө гаргаж буй тэрхүү амар амгалан мөчүүдийн нийлбэр юм. Таны икигай магадгүй маш энгийн зүйл байж болно. Гэр бүлдээ амттай хоол хийж өгөх, өглөө бүр цэцэг услах, эсвэл ажлынхаа залууст урам өгөх. Юу ч байсан хамаагүй, түүнийгээ нандинаарай. Учир нь тэр жижигхэн очил таныг урт наслуулж, аз жаргалтай байлгах мууц юм шүү. Өнөөдрийн дугаарыг сонссон танд баярлалаа. Хэрэв энэ дугаар танд ямар нэгэн бодол төрүүлсэн бол бидэнтэй сэтгэлдээ хуваалцаж, сувгтаа subscribe хийгээрэй. Бид дараагийн дугаараар илүү сонирхолтой, таны дотоод ертөнцийг гэрэлтүүлэх нэгэн шинэ номын тухай ярилцах болно. Тэр бусдал икигайга хайсаар, олсоор, нандинсаар байгаарай. Түр баяртай.